Сайн байцгаана уу. За ингээд Баян-Хонгор аймгийн одоо ерөнхий боловсролын сургуулийг 1996 онд төгссөн төгсөгчдийн 30 жилийн энэ жил дохиож байна. Би Баян-Хонгор сумын сурагч Баяр Магнаа байна. Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Баянцхан сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Нандин Цэцэг байна. Баяндар сумын сурагч Болгоч Чимэг байна. Бууцхан сумын сурагч Тэнгис байна. За ингээд 2026 оны 6 сарын 19-ноос 21-ний хооронд болох 96 оны төгсөгчдийн 30 жилийн ойн баярт бүх сурагчдыгаа хүрэлцэн ирэхийг урьж байна. За сайн байцгаана уу. Бид 1996 оны Баян-Хонгор аймгийн 1-р 10 жилийн төгсөгчд байна. 10 ангийн сурагч Эрдэнэ бол байна. 11 ангийн сурагч Бацангил байна. 12 ангийн сурагч Цэрмаа байна. 10 ангийн сурагч Сэрод байна. 2026 оны 6 сарын 19-ноос 21-ний хооронд болох 30 жилийн арга хэмжээнд бид нэгдэж байна. Та бүхнийг урьж байна. Баян-Хонгор аймгийн 3-р 10 жилийг 1986-аас 96 оны хооронд суралцж байсан нийт суралцагчдаа гал морин жилийн мэндийг дэвшүүлье. Улаанбаатар хотноо бидний 30 жилийн 6 сарын 19-ноос 21-ний хооронд болох гэж байгаа тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. За сайн байцгаана уу. Бид нар Баян-Хонгор аймгийн 2-р 10 жилийг 1986-аас 96 он төгссөн төгсөгчдийн төлөөдөл найзууд маань энд хүрэлцэн ирсэн байна. За тэгээд 6 сарын 19-ноос 21-ний өдөр болох 30 жилийн ойн арга хэмжээнд та бүхэн бүгдээрөө ирж хүүхэд насаан дурсаж мартагчгүй сайхан дурсамж бүтээхийг бид нар та бүхнийг өргөн дэлгэр оролцохыг урьж байна. Сайн байцгаана уу. 86-аас 96 оны Жинс сумын төгсөлтийнхэн байна. 30 жилийн ойн баяртаа найзуудыгаа хүүхэд насаан дурсан хүрэлцэн ирэхийг урьж байна. Сайн байцгаана уу. 1996 онд төгссөн өсвөрийн зохион бүтээгч авьяасны сургуулийн дизайн анги, математикийн анги. Та бүхэн маань 30 жилийн хойд хүрэлцэн ирээрээ 30 жилийн ойн арга хэмжээ байна. Маш олон сюрприз, маш олон гой арга хэмжээнүүд байгаа учраас нийт найзууд, нийт төгсөгчид та бүхнийгаа хүрэлцэн ирэхийг урьж байна. Дурсамж дөрвөн өдрүүдийг хамтдаа өнгөрүүлье. Монгол 96 төрийн бас байгууллагын 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа спорт арга хэмжээнд манай Баян-Хонгор аймгийн баг бүртгэн бол одоо маш их төвсөлт чармаалттай оролцож 3 дахь жилдээ оролцож байна. Энэ хүрэлцэн ирж бас энэ том төрийн бас байгууллага байгуулагдсан нэг эдис болж Баян-Хонгор аймгаа төлөөж оролцож байгаа тамирчид найзууд хөгжөөн дэмжиж ирсэн бас найзуудаа маш их баярлалаа. Та бүгдээ сайн сайхан өсгөө. Тэгээ бид нар энэ жил 30 жилийн ойн арга хэмжээг төлөвлөж байна. Дурсамж дүүрэн 30 жил харуулсан сум шиг өнгөрч байна найзуудаа. Тэгээ энэ жил гал морин жил гарч байна. Бид нэр их цог залбоо өрөөж байна. Тэгэхээр цөмөрөө энэ жил тэмцээн уралдаандаа сайхан оролцоод 30 жилийн ойн арга хэмжээ хамтраад сайхан зохион байгуулцгаая. 6 сарын 19-ний өдөр бид нэр Чингис хаан чочод буудал захиалга өгсөн байгаа. 19-20-21-нд амралтын газар нь тэрэлж байгалийн нууц ресорт гэдэг амралтын баазад нэгдсэн арга хэмжээ болно. Тэгээд энэ нэгдсэн арга хэмжээнд цөмөрөө тал бүрээсээ хүчин чармаалт гаргаад хамтаа сайхан дурсамж бүтээе. Чиний пост ийм байсан. Явуулаарай.
өөрөө хийж байгаа байх. Тэрнээс Hayır